улсын ерөнхийлөгч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор тэр буммад үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачлагын хүрээнд байгаль орчны судалгаа шинжилгээний төвөнд хэрхэн тарих модоо зөв сонгох, яаж тарих арга, аргачлалын талаарх мэргэжлийн хүний заавар зөвлөгөөг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Иргэн та өөрийн амьдарч буй орчноо ногооруулахад бидний бэлтгэн хүргэж буй зөвлөгөө тус нэмэр болно гэдэгт итгэж байна. За манай Сэрүүн Думбраг компани одоо 2007 оноос эхлэн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. За энд бол одоо Арангаа аймгийн Хотон суманд үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна энэ одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо бэлхийн энэ талд байд одоо нарийн одоо олон төрлийн гоёлын моднуудыг голчлон үржүүлж бойжуулж байна. Энэ бол ингээд одоо энэ жил нодин 1 настай байсан. Энэ жил одоо 2 настай болж байгаа. Гар мод шинсний тарьцууд байж байна. За энэ 2 настай нарсууд нарсны тарьц ингээд 2 настай нарсны тарьцууд байж байна. Одоо 3 дахь жилдээ орж байгаа нарсны тарьцууд. За энд бол бид нэр одоо 1 настай цэнхэр гацуурын үр тариалсан байж байгаа. Энэ 1 настай одоо ингээ 2 дахь жилдээ орж байгаа. Ингээд 1 насныхаа одоо үлгэдэлтээс гараад одоо энэ бойжуулга руугаа очихсан байж байгаа юм байна. Энэ цэнхэр гацуур. Энэ цэгнүүдэд ингээд одоо юу маань гацуур нарс шинсний үрнүүд ингэж таригдахаар бэлтгэж байгаа. Энэ жилийн таригт бидэнд бол нэлээд оройтчихлаа. Яагаад гэвэл үрийн олдоц муу байсан. Тэгээд одоо гадагшаа янз бүрээр захиж хүн амтнаас захиж байгаа. Тэгээ одоо бол хангалттай үрээ олоод авчихсан. Энэ хүлэмжинд ингээд бариад дуусгаж байгаа байдлаа. Бид нэр дандаа ингээд энэ жил тарьсан юунууд маань үрээр тарьсан гүйснүүд маань энэ жил тарьсан одоо ингээд манайхан зэрлэгийн цэвэрлээд ингээ явж байна. За эднэр бол манай одоо 3 настай одоо 4 нас хүрсэн үрлийн суулгацууд. Энэ бол ингээд бойжуулганд одоо нэг 2 жил болоод 2 дахь жилдээ ингээд ургаж байна. Эднэр нь голтбор. Энэ голтборын ургас. Энэ хэдийн маань ургас бол их сайн байгаа. Тэгээд одоо энэ жил бол борлуулалтанд гараагүй. Яг борлуулах газар бол боломж байгаагүй, борлуулах хүнч гарч ирээгүй. Тийм учраас эднэр бол ингээд энэ жилдээ одоо дахиад энэ бол борлуулалтанд гарах хэмжээ стандарт нь бол болцсон. Тэгээд энэ бол манад одоо 4-5 мянган гараа байж байна. За энэ ногоон мөчөр тариалах хүлэмж маань энд ингээд ногоон мөчөр тариалахын одоо түрүүчийн тариалагдаад ингээд юу яцсан таригдсан байгаа байдал нь энэ бусад талбайнуудаа одоо ингээд бусад одоо төрлийн модлог мөчрүүд ногоон мөчрүүдийг хэрэгж ирээд ингээд тариалагдах юм. Энд бол ингээд манжуулалттай ухсалгаатай. Энд манай одоо 5-6 нас хүрсэн юм 7 гунууд одоо ингээд надаас өндөрших болсон. Ингээд 7 гунууд энэ монс байна. Ихэнх нь энэ хавьд 7 гун. Тэгээд энэ ийм өндөр хэмжээтэй. Тэгээ одоо зун тариалах бүрэн боломжтой. Цэцэрлэг төрөлнгөөд айл өрхөд албан байгууллага ахуд бүрэн боломжтой ингээд юутай ботхтой навчаад тариалахад эдгээр дандаа хүрэн монснууд ингээд томорчсон хүрэн монснууд. Гэх мэтлэнгээр мод үржүүлгийн юу явагдаж байна да. За энэ дэр манад нөгөө улаан болдог агч намар одоо улаан навч гардаг агч байсан бол ийм нөгөө намар болохоор бүр алтан шаргал болдог. Дундаа ийм ноо энэ агч байна. Нөгөөх нь болохоор улаан агч гэдэг. Энэ ийм ногоо. Тэр нөгөөх нь бол Канада агч тий. За энэ нөгөө хүрэн монснууд чинь Канада монснууд чинь өндөр болоод эдгээр дандаа манай үржүүлэх юмнууд ийм болчихсон гэж байна.
одоо зуны үед зуны тарилтанд одоо улаас мод тариалахыг одоо байгаль орчин судалгаа шинжилгээний төвтэй хамтраад явуулж байна. Тэгээ улаас модыг бол 60-аас 70 см-ийн диаметртэй доошоо гүндээ 60 см-ийн хүн нөхөө нохно. За тэгээд усны нөхөн дээр энэ доор нь одоо бид нэр ингээд хар шороо хийгээд өгсөн байж байна. За эндээ ингээ бортогноосоо бол модоо хөвтэйхэн гаргана. Тэгээ хог ургамлын түүгээд модоо ингэж эвтэйхэн шороог нь нураахгүй ингэж комын нураахгүй аваад за ингээд тавьдаа. Зүт ингээд зуны тариалтанд бол ботхтой модыг ерөөсөө үндсийг хүндэхгүйгээр ингэж яаж өгнө. Тийм. Тэгээ ингээд голлоод зүв байрлуулна. Хэрвээ мод чи ингээ хазгаа байх юм бол энэ одоо юугаараа өндөрлөөд зүйтэй. Ингээд шороо хийж өгөөд энэ модоо их юуныхаа голд нүхнийхээ голд их гоё дэгсгэн байрлуулах ёстой. Ингээд дэгсгэн байрлуулж өгөө. За одоо ингээд хар шорооноос эргэн тойронд нь хийж өгнө. За ингээд модныхаа эргэн тойронд одоо үндэс тархах нөхцөл бололцоог нь одоо хангаж өгөөд ингээд сул шороогоор одоо сул хар шороогоор хамгийн өвчл шимтэй шороогоор ингээд болж өгнө. За одоо ингээд энийг шороогоос сайхан тарааж өгөөд ингээд гişиг нэвтрүүлж өгнө. Эргэн тойронд. За ингээд сайхан нэвтрүүлээд өгөх. Эргэн тойронд нь ороод гişгэл өгнө. Ингээд модны одоо тэр үндэсний хүзүү хэсэг дээр бол гიშгээд хөндөд байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээ ингээд зуны хугацаанд бол одоо хэдий ч гэсэн ямар ч модыг тариалах бүрэн болсон байдаг юм аа гэж харуулж байна. Ингээд энэ хэсэг маань яг хөөр модонд маань тогоо болж өгнө, тийм модны маань усны сав гэсэн. Энэ бол маш хангалттай байх хэрэгтэй. Усны сав муу байснаас болоод модонд очих одоо ус бага очино. Тэгээд хүмүүс энийгээ дүүрэхгүй жоохон ус хийдэг учраас нөгөөх нь одоо бага усаар тижигдэж байгаа учраас ургалт байдаг. Тэгээ энийг одоо бүр 60-70 литр усыг шингэн дахин шингээж оруулах хэрэгтэй. Тэгсэн байхад одоо мод их сайхан орно. Зуны тариалт хийх арга нь бол энэ. Хүн энэ хорвоо дээр амьдрахдаа заавал хийх ёстой 3 зүйлийн нэг нь мод тарих гэдэг үг бий. Эх орон байгаль дэлхийг хайрлан ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ иргэн бүр оролцуулахад бидний бэлтгэн хүргэж буй энэ удаагийн зөвлөгөө тус дэм болно.